guys. За энэ худлаа юм байна. За бүгдээрэнд нь өдрийн мэндийг хүргэе. 7 хоногийн өмнө манай дэлгүүрт маань шинээр шоонууд маань ирсэн байгаа. За тэгэхээр нэг ерөөдөө нэг 20-од орчим баг 30 шахам төрлийн шоонууд ирсэн. Тэгээд тэдгээрээс ерөөдөө бас 2-3 төрөл маань яг 7 хоногийн хугацаанд яг хийж амжаагүй байхад unboxing хийж амжаагүй байхад дууссан байгаа. Яг өнгөрсөн 7 хоногт бол нэлээд жоохон завгүй нэлээд их ажилтай байлаа. За тэгээд ямар ч гэсэн өнөөдөртөө ингээд байгаа шоонуудаасаа unboxing видеого хийхээр шийдлээ. За тэгэхээр хамгийн эхлээд ер нь эхнээс нь шууд эхлэе явж да. За хамгийн эхлээд Fanshine branding Lego Cube гэж байна. За Lego Cube маань саяхан маань шинээр шоонуудын маань нэг. Яа задлж үзье. За нэг яаж задлах вэ? Миний нүсний шоонуудын өвтэйхэн задлахгүй л энэ асуулчих гад. Яа. Вау, за энэ үнэ ч бол өөр юм болоо. За хайрцаг шийдвэрч. За энэ шооны маань хувьд бол 66 мм куб хэмжээтэй. Яг 3. За жин нь болохоор 116 г жинтэй гэсэн. Яг одоо эдгээр ягаад ирэхэд нэмээд нийт чинь. За өөр ч одоо ирэхэд нэг одоо өөр Lego тоглоомнууд идэв штэ. За тэдгээр тоглоомнуудтай бол ирэхэд бас одоо ингээд дээр нь наагаад ч юм уу те. Ирэхэд бас яг хамтд нь ашиглаж болно. За тэгээд ер нь бол тийм байгаа. За энэ хэдүүлээ гэс хийгээд үзчих тийм билүү. Энэс хөөрхөн тийм ингээд за бүр Lego shot боллоо. За гэс хийчих. За ингээд арай ч юм уу хийгээд дуусглаа. За ямар ч гэсэн энэ ингээд салахтаа бол тийм ч амар салахгүй юм шиг байна. Тэгэхээр яг бас илүүлж хахад те энэ их амар амархан салчих болов гэсэн тийм санаа зовлт бол гайгүй юм шиг байна. За одоо яг энэ дээр чинь л одоо нөгөө Lego тоглоом маань шүү дээ. Ашиглаж өөр ихэд цуг ашиглаж болно. Тэгээд энэ ихэд дээр ингээд нэг тийм ингээд дагалдах дахиад илүү ийм гол интерактивтай байдаг юм байна. За тэгээд гол анхаарах зүйлс нэрээ та нарт одоо жишээ нь ямар нэг үндсэн төрлийн юм шооч юм уу те өнгөтэй. Яг энэ өнгөнийх нь байрлаар нь гэж зүв хийж эхлээд ингэж хийж ивлэхгүй бол хамаагүй нөгөө буруу газарт хийгээд өнгийн буруу ч юм бол бас ер нь шоонууд маань бас ивлэрэхэд хэцүү байдаг, харагдах байдал нь ч гэсэн хэцүү байдаг. За ер нь эргэлт нь бол за бүрч яг хөө тийм хурдны шотоо бол адилхан бол биш. Бүр тийм ч амар гацсантхаа бол биш. Гайгүй гоё эргэлттэй. Ер нь бол шот хөрлөж байгаа хүмүүст бол гоё. Сонирхолтой гоё шоо юм да. Ер нь хүүхдэд бэлгэлэх ч юм уу те. За ийм. За эдний гол дээр нь ингэж наагаад өргөч. За үнийн хувьд бол нэрээ үнэ нь 15,000 гэж байгаа. За манай дээр ихэд бэлэн худалдаал гэж байгаа. За ихний шоо Lego шоо туслаа. За дараагийнх нь Z Cube-ийн шинэ шоонууд ирсэн. Шоонууд гэжтэй ганцхан энэ ирсэн байгаа. За доотлоос нь задлж яадаг бол. За Z Pinrose Cube. Вау. За дотор нь
Мэдээж нөгөө зааврууд нахшгүй нэ. За яг ерөөдөө 3 таа шотой төстэй ийлүүл гэдэг юм шиг байна. За нэг дараа. За шинийгээд ичиж. За Penrose Cube. За ерөөдөө нийт 6 талтаа мөртлөө 3 ширхэг өнгөтэй. За энэ дээр бол цагаан цэнхэр улаан гэсэн 3 төрлийн өнгө оруулж ирсэн байна. За мэдээж хар биетэй stickers яг хуулахтай гэсэн үг. Нийт ерөөдөө энэ хэмжээ нь болохоор 55-ыг харьцан 55 мм-ийн хэмжээтэй ерөөдөө шоо байгаа. За жин нь болохоор 74 г гэсэн. За тэгэхээр нэлээд гайгүй хөнгөн гэсэн үг, тийм ч хүнд биш. За шоогоо эргүүлж үзье. За мэдээж яг энэ хөш шоо маань болохоор яг 3 таа төстэй яг ерөөдөө адилхан аргаар эвлүүлнэ гэсэн үг. Тэгтээ бас одоо яг ингээд ийм хоёр тал нь яг адилхан өнгөтэй байна гэдэг. Бас ерөөдөө жоохон толгой эргүүлмээр зүйлсүүд бас их гарч ирнэ гэсэн үг. За одоо жишээ нь чинээс эвлүүлж үзье те хэдүүлээ. Тэгэхээр бас одоо яг нэг шооныхоо хэлбэрийг сайн мэдчих хэрэгтэй байх нь шүү дээ. Яг одоо энэ шоогоо эвлүүлж явах та. Тэгвэл нөгөө хэлбэрээ буруу ингээд хийгээд эхлэх юм бол ерөөдөө шоон эвлүүлэхэд хэцүү болно л гэсэн үг. За одоо энэ чинээс эхлээл ингээд хэлж гин те. Хөөе ч одоо. За ерөнхийдөө энэ мэдчихлээ. Яг одоо ингээд булангаа. Жаахан. За ийм болоо. За ерөөдөө нэг иймэрхүү жоохон сайн харж байгаа. Бас ер нь бол энгийн шотой адилхан гэлтгөө. Арга нь адилхан ч гэсэн жоохон эвлэхэд жоохон толгой ажиллан заяа. Ер нь түрүүний анх байсан. Яг нэг ийм хэлбэртэй болоход жоохон сайн харж ажиллаж эвлүүлээ гэсэн үг. За ихний шоо юм байна. Энэ шооны үнийн хувьд бол нийт 14,000 гэж байгаа. За энэ манай дээр бэлэн худалдаа таалагдж байгаа. За эргэлтийн хувьд бол гайгүй байна тий. Жохон энэ шоон дээр жохон тосгүй байх шиг байна. Жохон тослоод өгчөөд байгаа. За зэдгөө. За хоёр дахь шоо. Lanlam брендинг Windmill Cube. За бас шинээр ирсэн. Бас сонирхолтой ерөөдөө шооны цуглуулгатай хүмүүст бол гоё шооны цуглуулганда нэмэхээр гоё шоонод ирсэн. За энэ дийлэр нэг залж. Энэ чинь стикертэй байна. За энэ шооны хувьд бол ерөөдөө хар биетэй стикертэй 57-г харьцах нь нийт 57-г харьцах нь 57 мм-ийн хэмжээтэй. За тэгээд нийт 120 г жинтэй. За ер нь бас л ер нь шоон цуглуулганд за бас бэлгэнд ер нь шоон сонирхдаг хүмүүст бэлгэнд өгвөл их зүгээр. Тийм. За яадаг шоу анх удаагаас эвлүүлж үзэж байна. Nice. Ингэж иргэд юм шүү дээ бүр. Яг энэ одоо тэгээ ямар шоутай. Энд чинь араа бүр юм жижиг нэгтэлтэй. Нөгөө талаач гэсэн бас юм биш шүү дээ. Ер нь жоохон нэг өөр хэлбэрт ордог, нэлээ өөр төрлийн шоонууд сонирхдаг. Одоо ингэжсэн ингэнгүүтээ бас ингэ явчих юм байна. Заац. Юм өөрөөсөө ч ингэ толгой өргүүлэхээр нэлээ нэг юмийн учрыг олох яг өөр хэлбэрт ордог шоонд сонирхолтой хүмүүс бол яг энэ шоо ер нь бол гоё тохирхоо шоо байна. За ер нь ингэсгээл ингэнгүүтээ дахиад ингэж юм уу те бүр амар өөр хэлбэрт орж байгаа юм дөө. Ер нь гоё шоо цуглуулдаг ер нь өөр хэлбэртэй шоо ирүүлдэг хүмүүст л тохиомжтой байна.
За өнөөдөр хувьд бол 23,000 гэж байгаа. За мөн адил яг манай дээр бэлэн худалдаалагдж байгаа. За 3 дахь шоу маань юм байна. За 4 дахь шоунууд яа. За 4 дахь шоу нь болохоор за мөн адил ерөнхийдөө шоу цуглуулдаг хүмүүст маань зориулсан Carney гэж унших уу те. Carney J Coop. За ерөнхийдөө бас та нар мэддэг бах зарим нь янз янзын нэг сонин хэлбэртэй амтны ч юм уу одоо нэг сонин хэлбэртэй нэг дүрстэй юмнууд байдаг шүү дээ. За тэр төрлийн ерөнхийдөө цуглуулганы нэг төрлийн шоу нэрсэн. За маа дээр бас жоохон цөөх ирсэн байгаа. За ямар ч юм задлаад үзье хэдүүлээ. За нэг л сонин шоу харагдаад байна да тий. За доктор хайц өтөр нь бол өөр юм болоолаа. За авсаархан жижиг юм гадарлээ. За энэ шооны маань хувьд бол жин 75 г. За нийт ерөөдөө за энэ шоо яг л 2 дахь шооны ерөөдөө аргачлаар эвлүүлэгдэв юм байна. За хараас яг ингээд харуул мэрэгжэн те. Яг нэг 2 дахь шооны mirror шиг гэсэн үг. За нийт хэмжээ нь болохоор ерөөдөө 51-ийг харьцах нь 59 тэгээд 37 мм-ийн хэмжээтэй. За тийм бага. За тэгэхээр яг нийт ерөнхийдөө ямар нэгэн тийм хуулга байхгүй. Зүгээр яг нийт яг ингээд сул стикерлс бийтэй. За сая нэлийн микрофон тосолцсон юм шиг нэлээд тос амир гадагч чад. За нэг өөр их лого байна те. Энэ одоо яг юу юм болоо? Нэг тийм чөтгөр ийм жижиг ийм шиг харагдаж байна те. За энэ нэлээд гоё нөгөө шоу цуглуулдаг хүмүүст л ер нь хамгийн түрүүнд цуглуулгынхаа нэмэхээр шоу байна. Одоо ингээд эргүүлээд холихоор янз янзын хэлбэрт орчно гэсэн үг. За тэгээ буцаагаад 2 дахь шооныхоо аргачлаараа яг энэ дүрсээ сайн санаж агаад хийнэ гэсэн үг. За энэ шүдмэд нь бол өстэй янз юм шүү дээ. За ийм нэг гоё сонирхолтой шоу хийсэн байна. За энэ нэг шийдвэр тавьчих. За дараагийнх нь нэг бас нэр шооны энэ дагалдах хэрэгсэл SpaceX буюу одоо нөгөө нэг юм таймерууд байдаг шүү дээ. Та нартаас заримд нь байж магадгүй. За энэ таймерны маань холбогч кабель ирсэн. Тэгээ энэ бас ерөнхийдөө бас цөөхөө ирсэн байгаа. Ер нь дараагийн удаад бас нилээдэг оруулж байна. Энэс ерөнхийдөө бас нэг цөөхөө. Тэгэхээр энэ нь болохоор одоо нөгөө нэг энэ таймераа одоо компьютертэй холбоод одоо компьютер дээр бид нэр таймер ашигладаг шүү дээ. Хэд хэдэн CS таймер өөр юу ч гэдэг лээ. Тэдгээр таймер одоо таймеруудтайгаа шууд энийгээ холбоод за мөн энийгээ бас нөгөө нэг дэлгэцтэйгээ холбоод одоо нөгөө нэг хугацаа хэмждэг дэлгэц шүү дээ. Тэрүүлгөө холбоод шууд хугацаанд гадардаг гэсэн үг. Энэгээр шууд компьютер руугаа хэрвээ холбох юм бол за шууд хэмжээнд дээр нь холбогдно л гэсэн. Одоо шууд нөгөө дэлгэцэн дээр нь бичих шаардлагагүй. Шууд одоо энэ гарч ирсэн ерөөд үн одоо энэ хугацаанд гарч ирнэ л гэсэн үг. За ерөөд ийм холбогч байгаа. Энэ бүдүүн нь болохоор ерөөдөө 3.5 мм-ийн энэ нарийнх нь болохоор 2.5 мм гэсэн хэмжээтэй гэсэн баха. Энэ бол ийм кабель ирсэн байгаа холбогч. Зөвхөн яг энэ SpaceX-ийн холбогч байгаа шүү. За өнөөдөр бол энэ нь болохоор 12,000 гэж байгаа. За окей. За энийг шийдэж. Нэрээ тий саяны яг өмнөх нөгөө нэг Carney J Coop-ийн үнэ нь болохоор энэ шоны үнэ нь болохоор 40,000 гэж байгаа шүү. За энийг хэлэх юм болчих. За дараагийн бүтээгдэхүүн 6 дахь нь тий. За энэ удаад хүүхэд багчуудаа ерөөдөө сэтгэн бодох чадвар хөгжүүлэх тийм пазл тоглоом та нараас тэр нь ихэнх нь мэдж байгаа. Ийм могоош ирсэн байгаа. За энэ мэдээж яг хүүхдэд тийм ээлтэй яг одоо их энэ хор хөнөөл учруулахааргүй тийм материалаар хийгдсэн. За марцыг задлж үзье тий. Вау, энэ бүр хайрцаг марцгийн амар сүртэй юм тий.
Энэ минь оо nice. Би нэг ирсэн анх ирсэн багт нүртэл мэдээгүй шүү дээ. Йоо энийг хараа. Ямар хөөрхөн монстр өгсөн юм ууттай шүү дээ. За доторх зааврыг харъя. За ингээд ер нь бол яг ингээд энэ шиг янз янзын хэлбэрт дүүрст оруулаад тэгээд бас нэг зарим нөө заавруу зөвлөмжүүд нөх шиг үү тий. За энэ талд нь бас яг янз янзын юм нохоо ч юм уу жимс янз янзын юм хийсэн баг шиг байна. Энэ бөөс ихлэ заамаа тий. За энэ зааврууд нь байна. Энэ доороо багтсан байт юм байна. За ийм хөөрхөн гоё материалтай. Одоо яг энүүндээ зориулсан юм уутгууд юм байна. За энэ шиг доош ич. За энэ дараа. За ёо энэ л та. Таг маг нүртэл амирцсан юм монстр гастай. Магас сэлбэртэй. За мэдээж за энийг нь хуулах юм шиг байна. Лацтайгаа бах шиг байна. За та нар ч гэсэн бас яг энгийн зүгээр нөгөө нэг тийм шоонуудаас ийм могоо шоонуудаас харж исэн баг тий. Жоох энэ жоох. За энэ өнгөний хувьд бол яг ийм ногоон шартай. За дээрэс нь ийм улбар шар улаантай гэсэн ийм хоёр өнгөний сонголттой ирсэн байгаа. За нийт нөгөө нэг блокийн хэмжээ нь 24 ширхэг гэж тоологддог. За энэ дараа нь цэвэрлээд өгч та. Зя. Энэ нөгөө нэг энгийн нөгөө нэг могоноос шал өөр юм байна. Энд чинь бас энэ араа ингэж дарагддаг юм байна. Тэнгүүтээ яг нөгөө нэг холбдог хэсэг нь ирсэн. Оо. Nice. Ингээд салчдаг юм байна. Сая би өөрөө ингээд бүхлээр нь бахар гайхлаа шүү дээ. За. Яг л энэ нөгөө нэг соронцтой юм шиг л байна да. Яг одоо нөгөө нэг одоо нөгөө энгийн ийм могоо шонод чинь яг яадаг үлээ. Эргэлт амар удаан гацаа байдаг шүү дээ. Энэ бол яг тийм шүү. Яг гоё нэг баг гарын альсаа шууд. Ер нь бол нэлээд хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тал дээр ер нь бол нэлээд гоё тохирсон тоглоом. За нэг юм шинээр Monster Go Gani Brand за юм баяр бүтээгдэхүүн ирсэн байна. За эдгээрийг нэг шиг тавьчих. Энэ нэрээ могоо шоны хувьд бол 21,000 төгрөгийн үнэтэй байгаа. 21,000 төгрөгийн үнэтэй байгаа. За дараагийн за Chu Brand руу орноо. За Chu Brand-ийн Axis Cube 33 куб гэдэг жаа. За энийг азаалаад үзье. За ерөөдөө 3 гэсэн мөртлөө бас тэгээд яг энэ шок энэ заавар байдаг юм байна. 3-3-аас өөр юу хий өөр хэлбэрт ордог ч юм уу тэгээд янз янз одоо нөгөө миний өмнө хэлжсэн өөр хэлбэрт ордог тийм шаан сонирхолтой хүмүүсээ бол бас ер нь бол тохиромжтой гэж байгаа. Янз янзын одоо өөр хэлбэрт ордог. За өөр чин одоо хэмдэ уламжлалт тийм юу хэмдэ одоо энэ ерөөдөө хийгдсэн материал нь ABC буюу одоо нэг байгальд ээлтэй одоо ерөөдөө ямар нэгэн тийм хор хөнөөлгүй тийм материалаар ерөөдөө сүлийн одоо ийм шаанууд бол хийгдсэн гадаргууны ийм гоё одоо гөлөөр гэх юм уу тийм материалтай пластик материалтай тэгээ байгальд яг ээлтэй хор хөнөөлгүй тийм материалаар хийгдсэн гэдгээр бас давуу талтай шаанууд байгаа. За эргүүлж үзье. За энийг бүр нэг ингээ холио хийчих юм бол баг бүхэл өдөрч ингээ оролдох юм байна да. За одоо бүр ингээд янз янзын хэлбэрт ороо явчихна гэсэн үг.
За ер нь бол нөгөө нэг бас шаануудын эвлүүлж яхад өнгө жоохон гандаад муудаад байдаг гэдэг те. Ерөнхийдөө энэ иймэрхүү сүйд гарсан Chewy брендийн ийм шаанууд дээрээс ерөнхийдөө бол өнгө нь нэлээд сайн шанарчаад өнгө нь гандах ч юм уу муудах нөгөө жоохон бүдгэрэх ч юм уу тиймэрхүү асуудлууд нь бол арай гайгүй чанарцсан гэсэн нэлээд сайд. За яг л бас л нөгөө шот цуглуулдаг хүмүүст бол нэлээд гоё тохиромжтой. Яг л 3-3 шот адилхан юм шиг. Тэгтээ нэг сонин өөр хэлбэрт ороод ирэхээр тэр хараа ингээл яваад ирчихсэн гэсэн үг байна. За нэг юм сэнсэт шоу байна. За өнөө үед бол 8000 гэж байгаа. За Axis Go. За нэг шиг. За дараагийн Chewy брендийн шинэ нэр ирсэн шоо. Chewy брендийн 88. За шинээр яг саяхан ерөөдөө 21 онд шинээр худалдаанд гарсан. За Chewy брендийн том хэмжээтэй шоонуудын нэг. За мэдээж яг энэ beginner буюу анх шатны аргачлалт зориулсан. За мэдээж энэ зааврууд алгоритм мод баг шиг байна те. Шоо болгоно. Ер нь бол дийлэх шоонууд дээр нь дагалдаж ирдэг. За нэг нэшээ давт хийгээд ишээ тавьчи. Бас дараа нэшээ зөксөлгүй. Йоо солиотой юм бэ. Нара. Та нар нэг хуучны зүгээр энгийн нэг 889-үүдийг мэдэн штэ. Гэтэ энэ яг нөгөө нэг Warrior гэдэг штэ. Warrior одоо нэг 3-3 таа шон. Тэр Warrior-тэй баараг адилхан заяа. Илгэлэн. Яг л амар хөнгөн юм байна. Самсгун шиг мөртлөө баараг тийм хурдан шав шиг хэрэгтэй юм байна. За энэ шоны хувьд бол мэдээж за жин нь болохоор 211 г жинтэй. Бас хөөрхөн жинтэй. За хэмжээ нь болохоор 70 м куб миллиметр хэмжээтэй. За тэгээд бас муу амтл өмнөхөн хэлчихсэнчлэн ABS буюу пластик одоо нэг эко ямар нэгэн тийм хор хөнөөлгүй яг тийм энгийн дөх юмдээ эко материалаар хийсэн байгаль дэлтэй материалаар хийсэн шоу байгаа. За тэгээд Chewy брендийн юм бол анхны 88 гэж явагддаг баха. За тийм. За тэгээд нэг анхаарс одоо яг энэ шоуг хийж байхдаа анхаарах зүйл нь бол яг мэдгэж байна л да. Яг өөртөө нөгөө ерөөхдөө бол энэ эвлүүлэх байдлыг нь яг нэг жоохон тогтвортой гоё ер нь бол дажгүй эргэлттэй болохыг зорьсон гэсэн. За мэдээж шууд анх удаа шууд аваад эргүүлэхэд бол шууд мэдэгдэж байна. Өөр хуучин одоо өөр брендийн 88 том одоо ерөөхдөө 77-оос дээшийн шоонууд бол жоохон бас те эвгүй энгийн шоонууд нь бол эвгүй штэ асал. Жоохон арай жоохон нөө сайн чанарын шоонууд нь л гайгүй болохоос энгийн одоо нэг бусад брендийн шоонууд ч юм бол хуучны шоонууд ч юм бол тэгэл. Энэ бол нэлээд гоё эргэлттэй зөвхөн энгийн одоо их уусаа том шоонууд дээр ч бол нэг том хурдан эвлэхгүй штэ. Тиймэрхүү энгийн эргэлэн ингээ эвлүүлэхэд бол дэжгүй юм байна уу? Гоё тослоод. За нэг юм том шоорсон байна. Үнийн хувьд бол 80,000 төгрөгийн үнэтэй 88 таа шүү. За үнэ ч гэсэн ихэд бол бусад чоноодыг харьцуулахад бол боломжийн гоё эргэлттэй шоо байна. За нэг шиг дахиад чи дараачих нь Chewy брендийн Isis. Зямайд сэтлээд үзье. За модл 9 нь болохоор бас л яг нөгөө нэг байгаль дэлтэй материалаар ABS материалаар хийгдсэн пластик материалаар хийгдсэн. За тийм шоу байгаа. Ерөнхийдөө үед одоо тэгээд бүхэл юм яг тэгэл байгаль дэлтэй эко болж юм шинжлэгдэж эхэлж байна дөө. Бүхэл шоонууд тэгээд яг өөрсдөө цаашлаад ирүүл одоо нэг тухайн хүннээ дэвлүүлж хахаж гисэн те. За фүүх нара хэмжээ нэлээд том биш үү. За одоо энэ шооны хувьд бол хэмжээ нь 75 м куб хэмжээтэй. Одоо их 75 мм-ийн хэмжээтэй. 75 гэсэн үг. За жиний хувьд бол бас одоо 11 г бодвол арай жоохон хүнд гэсэн үг. 262 г жинтэй. За нүднүүд нь бол та нар харж байгаа бах те. Нэлээд жижиг хэмжээтэй байх шиг байна. За би саяны 8 дамтай хэмжээ үзчих тийм үү? За мэдээж яг нэг нүдний хэмжээтэй авах шиг, сайтай авах шиг үн тэ. Иймэрхүү л авах шиг. За
За эвлүүлж үзье. За ёо бас л яг л энэ том шоонуудыг л нөгөө нэг эргүүлэхэд жоох айгаад идэв штэ. Энэ дөр бас нилээ ер нь гоё таашаалтай эвлүүлж болох юм байна. Удаан эвлүүлэхэд бол. Одоо яг л нөгөө нэг миний хэлсэнчлээ яг өөртөө ч гэсэн нөгөө нэг үйлдвэрлэгчдэн нар маань яг варьяар шатаа ирэхэд бол төстэй эргэлтэн болсон гэж ярьжсэн. Бичсэн байсан. Варьяар VW жило варьяарчаас дотроо зөндөө олон төрлөө өгдөө шүү дээ. Одоо энэ эргэлтэн бол та нарт яг ирэхэд бас өөр хэрвээ өмнөх хуучин систем байсан бол энийг харьцуулаад үзвэл ер нь бол хамаагүй гоё эргэлттэй байх хаа. Гоё жоохон тослонгууд жоохон тосломжгүй тэгэл тааж хөргөлтэй юм байна да. За тэгээд ерөөд энэ шооны хувьд маань бол үнэ нь бол 90,000 гэж байгаа. За 9-р шооны хувьд бас л яг үнийн хувьд бол бас л харьцангуй жоохон юм үнэ нь бол боломжийн үнэтэй шоо ирсэн байгаа. За нара гадаргуу нүртлэг ийм одоо юу гэмээр ч юм дэ гой гүлгэртэй барихаж ингээд цаанаасаа гой ингээд тухтай гэмээр ч юм уу тийм мэдрэмж төрүүлж байна. За нэг юм дистэх шоо маань тэ. За дараагийнх нь болохоор замуу адил шоо цуглуулдаг. За бас ихэд хүүхд багчуудаа зориулсан юм Shengshou брендинг Pentagram Spinner. Pentagram Spinner. За энэ шоо маань за энэ хойноо юу нэ? За ихэд ингэж иргэдэг ийм ингэж спиннер шиг иргэдэг гэж ах шиг байна тийм. За мэдээж яг та нараас өмнө нь бол манай дээр Chu брендинг спиннерүүд иржсэн. За тэгтээ тэрийг харьцуулахад бол арай олон одоо эргэлттэй гэмээр юм уу? Тийм эргэлттэй юм шиг байна. За энэс өөр юм бол дагалдах юм бол алга. Йоо. Нэр эргэлт нь бүр амар зөөлөх юм биш үү? Яг л нөгөө нэг спиннер шоо штэ. Тэр араа. Гэтэ Чиюгийнхаас хамаагүй дээр юм шиг санагдлаа эргэлтэн гэсэн. Яг энэ голын тэнхлэг нь хараа. Яг юм ингээ хөндөй юм байт юм байна. Спиннер шоо. Одоо тэнгуүтээ нөхөдөө ингээд эргүүлж болно. Nice. За ийм цэнхэр улаан ногоо ягаан өнгө нэмэгдсэн байна. Үнцэн шооны өнгөнүүд дээр цагаан шар өнгө нь яг ингээд додолтой. За тэнгуүт ингэж за ингэж болд юм болов. За болохгүй юм шүү тийм. Гэтэ энэ яг нөө янз янзын хэлбэрт ороод идэв баха. Тэгтээ хамаагүй бас болохгүй юм шүү. За ихэд ингээд янз янзаар ингээд холиод эвлүүлж болдог. За ийм спиннер шоо ирсэн байна. За хэмжээний хувьд бол яг энийг ингээд ерөөдөө ингээд босоогоор хэмжээ нь болохоор 7.5 мм мм шээ сантиметр хэмжээтэй. За ерөөдөө энэ хоёр нь болохоор 2.54 гэсэн байна. 2.4 см хэмжээтэй. За тэгээд энэ нь болохоор 34 г. Энэс гоё юм биш үү? Энэ карман марманд гэсэн амар авсаархан. За үүний хувьд бол 20,000 төгрөг гэж байгаа. За мөн адил яг спиннер шатаагаа адилхан үнэтэй байгаа. За нэг юм гоё авсаархан юм байна. За энийг ийшээ тавьчих. За дараагийн шоо болохоор за мөн л адил яг Shengshou брендийнхаа шоонуудаас эхлэе. За Shengshou брендийн сая сүүлд ерөнхийдөө бас ийм magnetic clock-ууд гаргасан. За тэгээ яг шинээр ерөнхийдөө 3 дахиад clock гаргасан байна. За тэдгээрийг ерөнхийдөө 3 ялангийн эхнээс нь тайлбарлаад явчихъя. За тэгэхээр одоо энэ хамгийн түрүүнд Shengshou брендийн 33 magnetic clock. За тэгэхээр яг энэ ягаад 33 гэхээр яг 3 блок юу гэдэг юу хэмдэ хараатай гэсэн үг. Тэрийг нь яг 33 блок гэж нэрлэдэг юм байна. За задлт үзье. За энэ шооны хувьд бол жин 35 г жинтэй.
За соронцтой гэдэг нь болохоор ерөнхийдөө энэ голын яг энэ туршлагуудыг нь соронцтой гэдэг байгаа. За нийт ерөнхийдөө ингээд нийт 6 ширхэг юм нүдтэй цагтай гэсэн үг. За тэгээд 3 ширхэг ийм араатай. За ийм шүү. За би бас яг эренгүүт нэг бас нэг хальт нэг залж үзсэн. За эргэлт нь бол яг иймэрхүү байдлаар ингэж иргэдэг. Маш гоё авсарах юм байлээ. Бас жоохон бас хүний толгой ажиллуулах юм байлээ. Гэтэл бол яг та нар нөгөө нэг үндсэн нөгөө нэг энэ колоког бол мэдж байгаа шүү дээ. Яг энэ үедээ бол адилхан л аргачлаар ирсэн юм байлээ. Тэрнээс бол нэг тийм амар нарийн өөр аргачлууд бол ашиглахгүй. Эргэлт нь бол бас хөөрхөн юм дайжгүй. Одоо хуучны бараг 2-3 жилийн өмнөх нөгөө нэг колок ч юм бол нэлээ амар гацалттай тэгэл задлчих болохгүй, амар тосолчих болохгүй нэг л сонирн байсан шүү дээ. Одоо бол энэ ч ингээд болтуудтай байна тийм. Ингээд энийг болтоор аптэжкээрээ суулж байгаа, задлж агаад бас тосол цэвэрж болно гэсэн. За тэгээд бас өөр нөгөө колок сонирхдаг хүмүүсээ бол одоо энэ симсо хөгцөн энэ одоо ягаан өнгийн энэ зургийг нь бол бас өөрийнхөө сольж болдгийм байлээ хөвлөөд. За юм байна. Ингээд бүгдийн гаргуул. Яг бүтэн ингээд сайн гэхгүй бол цаашаа гэхгүй бол бас жоохон өндөр юм байна. Энэ. За өнөө үед бол 25 мянга гэж байгаа. За мөн адил яг нэг үндсэн 4 колоктойгоо адилхан үнэтэйгээ байгаа. За нэг юм биш орсон байна. За дараагийнх нь дэч мөн адил show branding 4 magnetic clock. За энэ болохоор яг өмнөх нөгөө нэг байсан бас ерөөдөө колоктойгоо төстэй. Гэхдээ бас яг шинээр яг ийм хайрцаг савлгаатай гарсан байгаа. За амарсан залж үзээдээ. За энэ дээр бол мэдээж яг clocking бас зарим нэг заавар зөвлөмжүүд ах шиг байна тий. За өөр юм бол алга. За энэ шоны жиний хувьд бол 16 грамм жинтэй 116 грамм гэнаараа та нар сонсогч байна уу? Яг энэ дардаг голын энэ төвчлүүд дээрээс сонстой байгаа яг давуу тал нь болохоор одоо ингээд ямар нэгэн байдлаар одоо энгийн соронзгүй шоонууд ингээд соронзгүй байх үед энэ ингээд доош уншдаг гэсэн байхгүй юу? Тэгээ эвлүүлж яхад амар ядаргаатай нөгөөтг нь ингээд нааша цаашаа энэ байдаг нь маш чухал болохоор одоо жишээ нь ингээд нааша ингээд гадарсан байгаа ингээд эргүүлэх хэрэгтэй байсан юм ингээд авчгаад зөвхөн тэр буулны ирж байгааз. Тэгэхээр маш өөр өгдөглөхөөр соронз нь ингээд барьж өгж байгаагаар бас тэр давуу талтай байгаа соронзтой шоо гэдэг утгаараа колок дээр. За тэгээд ерөөдөө бас яг үндсэн төлөх мэдж байгаа хэ. Нийт 4 араатай 9 ширхэг юм нөгөө талтай ч гэсэн 9 ширхэг юм цагийн зүйтэй. Нэрээ яг энэ колок шог сурахыг эсвэл манай YouTube утсан дээр бас орсон байгаа те. Та нараас хаагаад үзээрэй. Ерөөдөө бол бас аль биесны нөгөө WC дэлхийн шооны холбооны аль биесны төрөлд багтдаг. За юм шиг байна. Ер нь бол анхлан сурч байгаа. Ер нь дунд чатны хүмүүст бол тохиромжтой. Тийм шиг. Эргэлтэн ч арай илүү сайжирсан юм уу? Одоо энэ өмнөх бас колок манд жоохон анх шинээр гарч явах та яг энүүний яг адилхан төрлөн те. Нэлээд жоохон нэг гацалтай ч юм уу жоохон зууралтай байгааддаг байсан. Одоо энэ дээр бол арай жоохон хөнгөн болчих. Энэ нь жоохон дулчтны аргачлалаа мэдж байгаа тиймэрхүү. Сурч эхэлж байгаа хүмүүст гоё тохирохоор колокгүй. За өнөө үед бол мэдээж яг адилхан 25 мянган төгрөгийн үнэтэй байгаа. За ийм шабан. За дараагийнх нь 55 clock. За энийг бас би нэлээ яг өөрөө колокоор бас жоохон хичээлж сонирхолтой болохоор бас колокийг энийг бас нэлээ хүлээсэн. За нэг залж үзье. За энэ 55 колокийн хувьд бол жин нь болохоор ихэд бас 4-4-өөс арай л жоохон жинтэй 147 грамм жинтэй. За энэ дотроо мэдээж бас тэгээд аллерги томод мах шиг үнтэй. За нийт ерөөдөө ингээд хэдэн ширхэг баг шиг байна. 11 ширхэг цагтай. За нийт 5 ширхэг ингээд араатай байгаа юм байна. Нөгөө талд үзсэн юм л ингээд цагуудтай. Нилээн бас би бас эренгүүт нь бас нэг хэд хэд оролдож үзсэн. Бас ихний барыг 10 минут бол нилээн сайн хөөхөө. Намайг бас эвлүүлсэн.
ер нь жоохон бас ихний хэлж байгаа жоохон толгой ажиллах нь нэлээд жоохон бас ажиллагаатай юм байлээ. Одоо нөгөө дөрөв дөрвийг харьцуулангууд бол ихэд бол ажиллагаа бүр их олно л гэсэн. За ийм колок сонирхолтой. Бас нэлээд том богоц. Одоо энгийн энэ болохоор бүр ийм баг чинь яг ийм байх гэсэн үг. Ийм хэмжээтэй. За өнөөдөр бол 35,000 гэж байгаа. 5 колокийн бол. За эргэлтэн мэдээж бол яг нөгөө нэг үндсэн өмнөх хүчилсэн хоёртойгоо адилхан эргэлттэй. Мэдээж яг энэ голын 5 дээрээс соронцтой. Яа. За юм гоё сонирхолтой олон нуттай колок ирсэн байна. За дараагийнх нь за одоо бидний хамгийн том манай дэлгүүрийн хамгийн том шоо 18-ыг харьцсан 18 см-ийн шоо. Хөөрхөн дэлгэцэн дээр багтдаггүй. За жоох ингэчүүл яадаг бол. Яа, бүрийн том хэмжээтэй. Одоо за энэ шууд батаад үзье. За энэ шоо болохоор хишүү гэдэг тийм брэндийн шоо юм билээ. Бас жоохон төдийлээ нэг тийм сонсож байгаагүй брэнд шүү дээ. Яа, за мэдээж 18 см гэдэг хэмжээ нээсэн. Пластик материалаар хийгдсэн. За ер нь одоо энэ нэлээд нөгөө нэг шоо заадаг ч юм уу те шооны сургалт явуулдаг багш нарт ч юм уу эсвэл яг нөгөө хүмүүст ингээ шоо заахад бол нэлээд гоё сонирхолтой шоо байлаа. За энэ нэлээд багтгүй яана. За дахиад ингэж тийм үү. Йоо. За тэгсэн чинь дотор нь жижигхэн заавар дагалдарч ирж байна. Тийм хин шүү гэдэг яг ийм брэнд юм шүү. Та нараас зарим нь харж ирсэн гэж байна. Зя. За бас муу адил ихэд энэ шооны хувьд маань бол яг нөгөө байгаль дэвлэлтэй бас дахин боловсруулах боломжтой тийм бүр материалаар эко материалаар хийгдсэн байлээ. За бүр нэлээд том хэмжээтэй шоо юм те 18. За жиний хувьд бол 950 г. Жинтэй 900 бараг 1 кг. За энараа. Йоо, миний бүр ширэг зүг эсгэншдэг нас. Бас ер нь хүүхдүүд ч гэсэн бас гоё ингээд нэр том шоу өгөөд ингээд эвлүүлэх бас гоё санагдал даа л. Йоо. сайн чанга хэлээ. Йоо, нэг үлдэх гэсэн. Вау. 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 За, энэ шооны үнийн хувьд бол 50,000 төгрөгийн үнэтэй байгаа. За, үйлдэлээ буруuтлаа. За, тэгэхээр энэ бол нэлээд гоё сонирхолтой юм байна уу? Йоо. 18 гэхэр ч одоо юу гэсэн үг вэ? Зааж яг нөгөө нэг энгийн 3 уртаа шатаагаар харьцуулаад үзт юм уу? Цара. Бараг энэ шооны нэг дөрвөлж нь баргийн 3 уртаа шатаа адилхан юм байна.
Тэгэхээр яг нийт ингээд 9 шоо тэгээд 9 3 27 шиг шоо ингээд тавьцсантай адилхан юм байна. Тэгмээд за нэлийн юм том шоо наад ирсэн байна. Гарын алгаа ингээд тавих хөдлөгийг ингэж харагдчих штеп. Миний гарт бол алганд бол яг л бүр ингээд таарч байна. Гэтэл нэг барьж идүүлэхэд бол 2 гараа заавчгүй юм лээ. За нэг юм гоё хөөргөн том шаарсан байна. За энэ шоо гэж. За жоохон доошлуулад. За шоонууд дунд та дахиад нэг шооны хэрэгсэл буюу одоо шооны уутыг одоо ерөөдөө юм ганы шинууд за мөн том шоонуудад бас хэрэгтэй. Энэ шооны уут ирсэн байгаа. Материал нь бас нэлээд гоё дайжгүй. Одоо нөгөө түрүүний нэг Monster Go-ийн ууттай яг адилхан юм байна. Хоёулаа нэлээд гоё материалтай. За өнөө хувьд бол хоёулаа 4000 төгрөг нүүртэй байгаа. За энэ өндөр бол ерөөдөө дээдл нэг 4 татаа шоо хүртэл нь бол орчих бах. За энэ ч болохоор дээдл нэг нэг том 10 12 та шоо ч юм уу тийм үү шоонод гайгүй багцчих баха. Нэлээд том. Бараг алганы хэмжээтэй. Саяны бараг 18 бараг ойролцсон юм уу. За ийм хоёр төрлийн уут ирсэн байна. Өнөө хувьд бол 4000 гэдэлсэн байгаа тийм. За дараагийнх нь болохоор за Tube brand лого буцаад орё доо. За Tube brand-ийн сая нөө цуврал анхидөө шиг дундчтны тийм бас тэгээ дунд төвшний тийм шинээр гарсан тийм цуврал шин шонд гарсан байгаа тийм MP гээд. За энийгээ шууд задлж үзье. За яг энэ төрлөөс маань болохоор манад юу манах бүх төрлөөс нь захиалсан боловч зарим төрлүүд манаас ирээгүй. Яг 3 төрөл нэрсэн байгаа. За ямар ч ихний хэлжээнд энэ 2-2-ын тайлбарлаад явжээ. За хайрцгийн хувьд бол нэлээд гоё. Өнгө үзэмжийн хувьд бол нэлээд гоё юм те. За энэ шооны маань хувьд бол жин яг өөр гэх юм шооных нь цэвэр жин нь болохоор энэ ч яаж вэ? Би чинь зөв суугардаг юм баг гэсэн чаа. Сэсрээс ч юм уу. Ийм бүр хайрцагтай юм шүү дээ. Ганых шиг. За шооны хувьд бол нийт зүгээр цэвэр жин нь болохоор 58 г хэмжээтэй. 50-ыг харьцан 50 мм-ийн хэмжээтэй. За залж үзье. За доор нь мэдээж нэг лигдэн аргачлан ах шиг байна те. За энийг шийдвэрчээ. За шоогоо задлж үзье. За хайрцгийн хувьд бол мэдээ бас гоё ингээд шоогоо хадгалаад тавьчихаар гоё хэмжээтэй хайрцагтай пластик хайрцагтай байх шиг байна. За шоон дээр нь бол өөр юм доор нь хайрцагт нь бол юм алга. Түрүүн шууд Monster Go шиг задлаад ч гэдэг. За хайрцаг нэг шиг тавьчих. За өнгөний хувьд бол мэдээж яг нөгөө нэг энгийн 2-2 бас арай илүү яг өнгө нь бол нэлээд гоё тод байна тий. За жин нь бол нэлээд хөнгөн байна. 58 г жинтэй гэсэн. Йоо яагаад байгаа юм бэ? За мэдээж энэ араа харагдаж байгаа нөгөө сонзнууд нэгээд харагдаж байна тий. Ил нөгөө талд очсон байгаа. За сонсныхын хувьд нь бол ерөөдөө бол нэлээд яг стандартаас ерөөдөө жоохон хүчтэй талдаа сонстой. За тэгээд ер нь бол бусад чанарыг харьцуулахад бол хөнгөн. За гадаргуу нь болохоор тийм гүлгөр одоо тийм ямар мэдрэмжтэй гэх юм бэ? Ямар мэдрэмж бол одоо яг нэг түрүүний нэг Tube brand-ийнх нь яг 889 шиг бас гадаргуутай юм байна. Танараас сайн ажигласан бахын өнгөнүүд нь бол нэлээд гоё тод болж өгсөн байна.
доторх яг энэ өнгөнүүд нь бол яг энэ дөрвөлжин хээтэй, хар биетэй, хар өнгөтэй. За гарын аясаар яг ирэх юм дөө. За нэг юм шинээр шаарсан байна. Ер нь бол гоё. Үнийн хувьд бол 25,000 төгрөгийн үнэтэй байгаа. Бас ерөнхийдөө дундаж шатны шоп уу ерөнхийдөө бас шоны үнэн боломжийн ер нь бол сүүлийн үеийн шоонууд бол нэлээд үнэн боломжийн болоод яг эргэлтүүд нь илүү сайн одоо хийж байгаа материалууд нь ч гэсэнтэй нэлээд сайжраад ирсэн байгаа. За дараачих нь яг Pyramix-ийн шууд задлаа үзчихье тий. Яа. Хайцгийн бас өнгө үзмжээс нэлээд гоё дизайн байна тий. Нэлээд хүмүүсийн бас анхаарлыг татсан бах яг энэ хайцгаараа. За нэрийн чинь яг нэг өөр босч гааны шооночиг амар дээрээс нь онгоолох гэдэг. За муу яг энэ Pyramix-тай таарсан. Хайцгтай байна. За энэ шоны хувьд бол жин бас яг энэ давхар хайрцаг гэсэн юм бах та. Доор нь амар юм зам нууцсан бах үү. За нэг зя тук за муу яг хоёр өстой шот байгаа. Өнгөнараа яг гурван шоонд таарсан гоё хөрхөн хайрцагтай юм байна. За жинний хувьд бол бас нэлээд хөнгөн 3 жин дотроо 73 г жинтэй. За соромжийн хувьд бол бас яг дунд зэргийн тийм хүчтэй саундтай гэх юм уу. Яг ч бүр нэг хоёр дахь шонтойгоо харьцуулахад ихтэй ойролцоол юм байна. За соромжийг нь харж байгаа хэ танаа. За яг л ер нь бол яг дунд читний хүмүүст тохиромжтой гэж хэлэх юм байна. Миний хувьд бол Pyramix дээр. Гэтэ бол нэлээд дунд читнаа гэлтгүү ер нь бол нэлээд л гоё шагаантай ч юу. Өнөө үед бол 30,000 төгрөгийн үнэтэй байгаа. Танаас яг би бол гэтээ Pyramix дээр бас юм биш. Гэтээ нэлээд гоё иргээ дээ. Цаанаасаа. Яа. Нэг юм бас гадаргуу нь бас яг гоё нэг тийм гоё гөлгөрч гэх юм уу юу мэрч юм дээ. Гоё барихад амир нэг цаанаасаа арай өөр нэг бусад чанадаас арай гоё юм байна. Тийм хийгдсэн материал нь. За нэг юм шоо байна. За одоо сүүлийнх нь 4-4-ийн залж үзье. За саяны Pyramix-ийн хувьд бол үнэ 30,000 төгрөгийн үнэтэй байгаа. За муу яг гоё дөрөвтэй таарсан. Хайрцагтай гарчээ. Яач юм зам байхгүй ч ёо. Доор нэмэр юм зам хөдлөөд байгаа юм шиг харагдав. За бас л гоё гадруу гоё юм тий. За бас л адилхан. Ерөөдөө хэмжээ нь ямар яг нөө WR шиг юм шүү дээ. Гоё үгүй. За хэмжээний хувьд бол 60 мм-ийн хэмжээтэй. 60-ыг хацсан 60. Жин нь болохоор 121 г жинтэй. За муу адилхан соромсны үед жоохон хүчтэй талдаа тийм соцтой. Nice.
Ер нь бол яг энэ гуруулаа яг ер нь бол эргэлт нь адилхан юм байна. Харилцаа үсээ нэг за бас энэ соронзуудын та нар харж байгаа бах те. Төвдөө хэмжээний бол 2 соронзтой байна. Захын энэ хоёр дээр бол дандаа нэг ийм соронзуудтай байгаа юм байна. За мөн адил ихэд яг энэ хоёр өртөө шатгаа адилхан. Өнгөний хувьд бол энэ нэлээд гоё. Үндсэн одоо өөр нэг төрлүүдээс бол нэлээд гоё өнгөлөг бас гадаргуун гоё юм толгоор байна. За шинээр бол нэлээд гоё тостойгоо ирж ах шиг байна. Гар мар нэлээд тосолчлоо. За энэ 4-4-ийн хувьд бол үнэ 40,000 гэж байгаа. Тийм бас л яг нэг дуучтны дагагчнаас сурцсан тэгээ илүү сайжруулж байгаа, хурдаа сайжруулж байгаа хүмүүст бол ер нь бол гоё тохиромжтой. Дээрээс нь хөнгөн, хэмжээ жижигхэн, яг л нөгөө WR-ийн өмнөх загвартай адилхан юм байна. За нэг шиг За дараагийн шоу маань за ер нь бол дуусах ташигээ төгч байна. Гэхдээ одоо бол арай болоогүй. Тэгтээ бараг цаг болох гэж байгаа юм шүү дээ. За дараагийн шинэ шоу маань YG branding MGC Square Enix. За энэ нь бол ихэд бас нэлээд бараг 20 онд гарсан байгаа та. 20 онд гарсан шоу. Ер нь нэлээд удажж манаар ярьж байгаа. Тэгээ бас ер нь бол нэлээд нөгөө сайн Square шоунд дундаа сайн Square-ийн нэг. Зяанин шигч. Зяа задлцлаа. Энэ сугал цаах хэрэгтэй. Яа. Суграач. За. За энэ чинь яадаг л яг миний нөхсөн хүлээсэн. Гарста. Зя. За юм дагалдах хэрэгсэлтэйгээ. За яг шууд уян шууд гараад ирсэн. За юм дагалдах хэрэгсэлтэйгээ бай. За энийг нэшээ тавьчих. За дагалдах хэрэгсэл дотор нь юу байгаа нь харъя төлөө. Ер нь YG-ийн бүх шоун дээр бараг дагалдах юм ирд юм дөө. Дундчтны юм шоунуудаас энгийн шоунуудаас тусна. За нэг л тэрк баг шүү тий. За энэ сэлгэх ийм хар цагааныга ч юм уу эсвэл энэ шарыга хараар сольж болох юм байна шууд. Солиход нөгөө нэг амар гэдсэн яг энийг л гэдсэн юм байна л да. За ийм дагалдах юмтай ирсэн байна. За мэдээж ийм заавруудтай ирсэн байна. За тэгээд ийм уулаа ерөөд энийг чангалж суллах тэрхтэй ирсэн байна. За өөр юм бол алга. За тэгэхээр яг цагаан дээр цагаан хар, цагаан шар гэдэг те. Өөр хоёр өнгөний сонголттой чи энийг өөрийнхөө одоо юу гэх юмд өөрийнхөө одоо харах өнцөгт тааруулаад яг дуртай өнгөөр сольж болох нь байна. Ерөөдөө бол энийг харж хахад нэлээ яг нэг юм солих тэр одоо тэр өнгийн солиход бол амархан гэж хэлсэн. За шоогод олж үзье. За шооны хувьд бол хэмжээ нь болохоор 54-ийг харьцан 54, 56 мм-ийн хэмжээтэй. За пластик материалаар хийгдсэн 28 ширхэг соронцтой. Таг нь бол мэдээж яг сайн хэлсэн дээ. Энэ тагуудыг бол авахд бол абсолютely хэлбэр баяр хийсэн. За одоо мэдээж энэ энгийн одоо Юшины Square-тэй харьцуулъя л да.
Энэ бол энэ түүн бол нэлээд энэ том өнцгтэй те. Өнгнөө ч гэсэн нэлээд гоё нэг юм тод өнгө бай. Йоо. Би одоо энийг авахгүй юу гажсэн бэ? За ерөөс Square нэгээр эвлэлт юм байвлээ. MGC Square нэгийг аваарай зэ. Энэс нэгийг шууд авах шийдлээ би өөрөө. Яг өөрөө энэ зүгээр нэг одоохондоо зүгээр энгийн вишний Square нэгийг ашигладаг байхгүй. Яг хөө бүр нэлээд хуучирсан. Тэгээ энэ бүр мэдээ нэлээд бүр гоё юм байна. Миний сансны бодвол. Нара. Тэнгүүтээ одоо нөгөө нэг таг мага шууд ингээл аваад соличих юм байна л да энгүүрээ. За энэ аваад шах. За нэлээд гоё хэрэглэхтэй. Square нэг байна. За үнийн хувьд бол 42,000 төгрөгийн үнэтэй байгаа. Ер нь бол дунджтных гэлгүй бараг шууд арай илүү бүр дээр мэрэгжлийн төвшөнд дэвлэж байгаа хүмүүс ч гоё тохирохоор юм байна. Одоо би яг өмнө Chiverin дээр нэг X-Men Vault V2 Mine гэдэг шүү дээ. Бараг тэрднээс ч илүү юм байна дөө. Гэж хэлэхэд бол протокол юм байна. Ойролцоо ч юм уу. Тэгээ илүү юм байна миний бодлоор. За, окей. Ийм шүү. Гоё шоорсон байна. За, дараачих нь за дискурны ашигладаг. За, дараагийн шоу Melong Moyo брэнд рүү орж ах шиг байна. За Moyo брендийн за одоо нэг skip төрлийн ер нь бол нэг маш олон төрлийн янз янзын хэлбэртэй нэг шоунууд байдаг. Та нар бол дийлхэн мэдж байгаа бах. За яг тэр дундаа skip төрлийн шоунууд дундаа бас тийм нэг цуврал гэмэрч юм уу ерөөдөө дотроо 3 төрлийн тийм skip ирсэн байгаа. За эхнийх нь болохоор юм Melong Mix Up гэх юм уу? Mix Up skip нэг номерийнх нь. За бүгдийг нь ихэд ирсэн шууд гаргачихт юм билүү. За Mix Up нэг номерийнх нь байна те. За энэ шид авчи. За энэ болохоор 2 номерийнх буюу яг энэ ингээд 2-2-ороо зураас нэмээд явчихжээ. За одоо энэ болохоор 3 нь. За яг юугаараа ялгаатай байна гэхээр одоо яг энэ зөний мэдээж ингээд skip shot шиг адилхан эвлүүлэгддэг. За яг эргэлтийн хувьд бол boost teamч гоё эргэлттэй бол биш. Гэхдээ яг нөгөө нэг shot цуглуулдаг хүмүүст бол яг л уусаа тэгж уусаа мэрэгжлийн хурд эвлүүлэх шаардлагагүй шүү дээ. Иймэрхүү садын сүл. Одоо энэ бол миний бодлоор ингэж л ирэх юм шиг байна. Ваа. За. За ингэж ирэх тийм. За энэ болохоор хоёр нь болохоор ингэнгүүтээ ингээд орхичих юм байна. Йоо. Бүр скол ингээ олигдсон ч болж байна. Скол энэнгээрээ яах нь ингээд олигдсон ч болж байна. За бүр тийм бүр ядаргаатай болоод эхлэх юм байна те. Хоёр болоод ирэхээр skip шон дээр бүр нэрээ үнэндээ л нэр Moyo-гийнх нэрээ тоглолт хийж байна. Moyo-гийн төр зохион бүтээгч нар. За одоо энэ бүр ингээд яах нь 3 одоо яг энэ нь болохоор ингээд 3 таслаатай байна те. 3 таслаатай. Одоо ингээд зогсдог ч юм уу эсвэл ингээд зогсдог ч юм уу те. Ингээд ч юм уу те. Янз. Одоо тэгээ ганцхан энэ гэлтгүү одоо бусад бүхэл эдрийн ч гэсэн ингээд давхар энийг ч гэсэн давхар ингээд эдрийнс нь давхар ингээд эргүүлж болох юм шүү дээ. Тэнгүүтээ давхар skip шиг гэхээр за нэг ийм шот цуглуулдаг хүмүүст бол яг 3 ийм цуврал ийм шоонууд ирсэн байгаа. За өнөө хувьд бол гуруула адилхан 15,000 төгрөгийн үнэтэй. За нэр мэдээлэл нь гэхэд за энэ ч ерөөдөө грамууд нь бол адилхан. Бүгдээрийн хэмжээнүүд нь бас адилхан. 60 мм хэмжээтэй. Ер нь бол ойролцоогоор 110 г жинтэй байгаа бүгдээрээ ойролцоо. За нэг ийм цуврал ийм 3 шоо ирсэн байна. За гуруулаа 15,000 төгрөгийн үнэтэй шүү за. За дараагийнх нь бас Moyo брендийн
Melonk for left clover. Clover бас clover төрлийн шаа байна те. За бүр бичлэг маань бүр цаг гараа явсан ба шүү дээ. За ерөөхдөө бол дуусах тишээгээ хандж л байх. Ер нь бол цаана дахиад хэдэн төрлийн шаа үлдсэн байна. За дотроо бол заавар алга. Зя. Оо, инара. Инара тэгээд 3 та шоттой адилхан бүлт юм бах та. Тийм биш. Оо, nice. Бас яг нэг тийм 3 та шоттой адилхан. Шууд баг эвлүүлж үзэнгүүтээ мэдчихлээ шүү дээ. Ингээд. За, энэ шоуны хувьд бол жин нь болохоор 89 хэмжээтэй 56 мм куб хэмжээтэй 56 мм. Бас л муу адил одоо энэ Moyu брэндийнхэн EBC буюу одоо нөө байгаль дээлтэй те эко материалаар хийгдсэн, пластик материалаар хийгдсэн. Яагаад гэвэл энэ дээд эко те. Тэгээд ерхэд бол сайн хэлсэнчлээ 3 уртаа шотой адилхан эвлүүлэгдэв юм байна. За тийм тэгэхээр одоо юу гэсэн үг лээ? За нэг юм 3 уртаа адилхан гэснээр хэлж чадах шүү дээ. Хасах гэдэг шүү дээ. Йоо, ийм л тэгэл толгоо ирүүлж байгаа юм да ингээд. Тэр бүр байхгүй болчихъя. За ямар ч гэсэн энэ 3 уртаа шотой бол төстэй адилхан аргаар эвлүүлэгдэв юм байна. Гэхдээ бүр нэлээ жоохон толгоо иргэмээр бас юм сонирхолтой шаа. Би энийг нэг ингэж яг нэг ингэж ирэх юм байх гэж бодсон чи гүн байна. Шууд яг л энэ 3 таа шоо шиг ингээд ирчихсэн. За нэг юм сонирхолтой шаа байна. Өнөөний хувьд бол 12,000 төгрөгийн үнэтэй байгаа. За дараачих нь Moyu Mofeng Joshi Pandora куб. За мөн бас л ер нь бол нэлээ шоо цуглуулдаг. Шоонда ер нь бол өөр төрлийн нэмхийг хүсэж байгаа хүмүүст бол зориулж нэлээд шин шоонод ирсэн. За энэ жижигхэн юм заавартай ирж байна. За энэ шивч. За энэ шооны хувьд бол мөн л адил яг л өмнөх Moyu-гийн гэсэнчлэн EBC буюу одоо нөгөө нэг экотэй байгаль дээлтэй материалаар хийгдсэн. За наалт нь бол илүү тийм зузаан болж өгсөн. Одоо юу гэхээр илүү сайн наалталцтай. Одоо жоохон нөгөө тийм хатуу хуулга гарч гэх юм уу. Тийм хуулга оруулж гисэн юм байлаа. За тэгээд хэмжээ нь болохоор ерөөдөө 56 мм хэмжээтэй. 56 гэсэн үг. 89 г хэмжээтэй. Энэ бас 3 уртаа адилхан юм бах та. Яг л 3 уртаа адилхан юм шиг эвлүүлэгдэв дээ. Тэгтээ миний өөр талгаа эргээд. Одоо чинь энэ дээр яана гэсэн үг үү? Яг өвөлөл мэл хийхэд нэг сонио болчиход байгаа юм. За Йоо, сайн нэг өвөлөөсөн шууд авсан шүү дээ. За нэг юм сонирхолтой Pandora гэд шинээр шаа ирсэн байгаа. Яг бас ингэж харуул шууд skip шоо шиг харагдаж байгаа мөртлөө. Гэхдээ skip шоо шиг эвлэгдэхгүй. Яг л 3 та шоо шиг ингэж хэрэгдэг. Яг түрүүний нэг clover төрлийн шоо шиг байна тий. Яг өмнөд яг за энэ үнийн хувьд бол бас муу адил 12,000 төгрөгийн үнэтэй байгаа. Мэдээж яг юм хар биетэй байна тий. За энэ шоо гэнэ шүү дээ. За ер нь бол дуусах тишээгээ хандж байна да. За мөн дараагийнх нь Moyu branding Mofeng Joshi container гэх юм уу юу гэх юм. Container puzzle куб. Puzzle ч юм уу куб ч юм уу. Тэр нь бол шоо гэж явагддаг. За энэ шийдвч. За шууд ингээд бариад үзсэн чинь ер нь бол нэлээ яг л нөгөө нэг одоо энэ Moyu-гийн сүүлийн үеийн одоо энэ гарч байгаа шоонууд нь дандаа энэ юм гоё. Яг л нөгөө хэлээдсэн EBS буюу эко материалаар хийгдсэн шоонууд хөнгөн
Тэгээд яг энэ бол энийг ч одоо тэгээд skip show шиг адилхан хэмжүүлэгддэг гэдэг. За тэгээд яаж skip show шиг юм бол ингэж хэлэхгүй юм байна. Тэнгүүтээ өөр хэлбэр. За энэ жиг нөгөө нэг өөр хэлбэрийн шаанууд эвлэлд хүмүүст бол гоё тохиромжтой юм байна да. Яг миний хувьд бол яг ийм өөр төрлийн шаануудыг бас эвлэлт гэх юм төдийлээ. Суугаад эвлэхээр сайгаад идэв шүү дээ. Дараа нь эвлэж чадах болоо гэдэг. Тэрний оронд өөр нөгөө үндсэн төрлийн шаанууд бол нэлээ сайн бэлддэг. За чиний хувьд бол нийт 52 г хэмжээтэй. 50-ыг харьцах нь 50 мм. Тэгээд доошогоо энэ нь болохоор 72 мм хэмжээтэй. За ийм бас энэ бас шааны цуглуулганд тохирсон юм шиг ирсэн байна. 12 мөн адилаас 12 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Үүний хувьд бол за сүүлээсээ 3 дахь шаа. За мөн адил Moyo branding, Moyo Ready Group. За манайд чинь бараг ийм цагаан бишээ. Энэ стикерс битэй. Энэ ч бас нэлээд ер нь бол хуучныч гэмээр юм гэж одоо хэдэн онд гарлаа да. Нэлээд удаж байгаа хаа. Тэгтээ бас маадр бол нэлээд сүүлд ингээд ирж байна. За яасан шийдвч. За энэ шааны хувьд бол мөн адил ерхэд бол 3-3-тай төстэй гэж яригдж байгаа. За мөн л адил яг нөгөө нэг ABS буюу эко байгаль дэлгтэй материалаар хийгдсэн. За жиний хувьд бол 120 г жинтэй. Тэгэхээр бас хөөрхөн усаж чануудыг яваад бол хөөрхөн жинтэй юм байна. За жинтэй 3-3-тай шоттой адилхан юм гэдэг. 3-3-тай адилхан биш л юм шүү дээ. Адилхан ч юм уу. За стамитгом. За ер нь бол яг л нөө шот цуглуулдаг хүмүүстээ бас шинээр нэмэгдэж явах шиг байна те. Авах хэвээр шанаанд энэ нэг Moyo Ready Group. За өнөө үед бол 25 мянган төгрөгийн үнэтэй байгаа. За. Окей. За юм шүү байна. За тэний чи шийдвч. За сүүлийн нэг 2 том шоо танилцуулаад тэгээд дуусгая. За дараагийнх нь Moyo Melon 11. За манай дээр нэлээд нэг 2 жилийн өмнө нөө анх бас хамгийн анхны том шоонуудын нэг анх бас ирж ирсэн. Тэгээ одоогоор бол ер нь бол 1-2 шиг бас цөөхөн доогоор ирсэн. За нэг бас дахиад давхар ерөөдөө үзүүлчихье те. Гэс үзүүлээ. За зинчиж юм байхгүй. За ер нь бас том шоо оруулдаг сонирхдаг хүмүүст бол нэлээ Мелонгийн том шаанууд нь бол бусад өөр одоо нөгөө нэг юу гэдэг юм бас сон брэндүүд байдаг шүү дээ. Тэгэхээр төрлөөдөөс бол нэлээ тавьжгүй. Үгүй ч одоо яаж болох гээд байна. За ингээд болгочих. Йоо. За. За түрүүний нөгөө чиугийн 9-тэй хатууд авсан. 9 бол юм байна хажууд нь. За шууд задлж үзье. За энийг нэшээ тавьчих. Йоо нара. Яг алга тавьчихээр багтаж шүү дээ. За яалчгүй л яг энэ Мелонгийн энэ том шаанууд бол яг нөгөө нэг аврах энэ том шаануудаа бол нэлээ сайнд ордог. Одоо би бол энэ ширэн дээр ингэж байнга юу тавьж ирүүлэх юм бэ нөө. За хэмжээний хувьд бол 89-ыг харьцан 89 мм хэмжээтэй. За жин нь болохоор 460 г жинтэй байгаа. Тэр нас хөөрхөн жинтэй байгааз бараг 500 г шахав. Хагас их шахав. За мэдээж уусаа яг бүр тийм нөө том шанаа дээр бол тэгж хурдан эвлүүлнэ гэж бол уусаа байхгүй. Гэхдээ яг энэ дээр бол бас хурдан бүр амар ингээл
гацааж ивлээд идэв штэ бүр том шаануудыг чаа. Тийм бол ахгүй яг эргэлт нь бол бас гоё нэлээд гоё сул эргэлттэй. Нэ бэклийг нь харлаа. Баран ингээд нөгөө нэг давхар ингэж иргээд байгаа юм шүү. За ийм том шоо, авраг том шоо ирсэн байна. За хамгийн сүүлийн шоо Melong 12. Нэр тийм. Энэ Melong 11-ийн хувьд бол үнэ нь болохоор 200 сая төгрөгийн үнэтэй ирсэн байгаа. Бас мөн адил ерөөдөө том шаануудын хувьд бол үнийн хувьд бол бас л харьцангуй яг сүүлийн үед шинээр гарсан шаануудын нэг. За 12 дугаар задлж үзье. Йоо энэ том шоо барьсан чинь нэрээ. Ямар юм бэ? Уг нь яг маа дээр 13 Melong-ийн бас 13 шинээр ирсэн байсан. Даанч яг ирсэн өдөр нь шууд нэг манай нэг байнгын нэг үйлчлүүлэгч ах манаас шууд автсан. За. Энэ бол цаашлаад бас дахиад 13 ч гэлтгүй ер нь бол цаашлаад илүү том шанаадыг бас оруулж ирэх зорилготой байгаа. Яа ингэж задлчи. Йоо. Яа гэдэг юм бэ? Ямар том юм бэ? За энэ жиний хувьд бол одоо яг уусаа мэдээж энэс илүү хүнд байгаа. За жиний хувьд бол 508 г жимтэй. За хэмжээ нь болохоор 93-ыг харьцах нь 93 мм-ийн хэмжээтэй. За тийм шиг байна. За 11-тэй харьцуулахад бол за нэг тиймч за нэг 5 мм хөрхүү үгүй ер нь бол 5 мм-ийн зөрүүтэй юм шиг байна те. Ер нь 4 мм-ийн зөрүүтэй юм байна. Яг нэг хэмжээг нь харахад бол. За бас л харалтаа. Гэтэ бас ингэж эргүүлээгээд та нар бас авангуудаа шууд ингэж эргүүлж болохгүй шүү зэ. Шууд хугарчвал яг иймэрхүү бас ер нь бол 8-8-аас дээшээ тийм 7-7-аас дээшээ шаанууд бол амар имзэг байдаг байхгүй юу? Тэр нь бол эвгүй тэгж хүчээр тэгж хурд эргүүлж болохгүй. Гэтэл ингэж 5-аараа гоё эргүүлж яхад ингэж сул эргүүлж байвал ер нь бол гоё таашаалтай гоё сайн харагдана гэсэн үг л дээ. Тэгэхгүй бол ийм том шоно гацдаг шоо илүүлэх юм бол заа тэгэл жинхэнэ амьдын тамштай дуусчихгүй. Энэ минь бол энэ гадруу бол янзын боост. Цаанаасаа ч энэ гоё дотор бол тос нь бол яг гоё таарчжээ. За ийм авраг том гоё шаарсан байна. За 12-ийн үнийн хувьд бол 250 мянга гэж байгаа. 11-11-ээс бол 50 мянгаар илүү үнэтэй. За тэгээд шин шаанууд маань ингээд танилцуулт дуусж байна. Йоо бүрэг цаг 15 минут болсон байна те. За бараг цаг гарan болсон баг шиг байна. За тэгээд нэлээд урт видео та бүхэн ямар ч дуустал нь үзсэнд баярлалаа. Байнгын үйлчлүүлэгчтэй бас бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээ удахгүй ерөөдөө бас нэг 4 сар дуусаад 5 сарын сүүлээр байна. Ерөөдөө шин шаанууд маань дахиад ирэх болов уу гэж төлөвлөж байна. Ер нь бол бас ойрын хугацаанд шаануудыгаа дахиад ойрхон бас авах гэхээр нөх хилийн асуудал, хил галийн асуудал нэлээд жоохон асуудалтай байгаад байгаа. Нэлээд удаач ирээд байгаа. Тэгэхээр бас ер нь бол аль болох чадхаараа аль болох хурдан илүү олон, илүү гоё чанартай шаануудыг та бүхэндээ хүргэж явах болно. За тэгээд энэ хүртэл хүрсэн бүх хүмүүстээ баярлалаа. Unboxing видеогоо энэ хүртэл ингээд дуусгаж байна. Нэрэн тийм ерөөдөө за бас энэ зунаас нэг гоё мэдээлэл болгоно. Ямар ч энэ видеогаараа дахиад илчээ. За тэгээд бүгдээрээ шоогоо дэлгүүрийнхаа пэйж рүү за мөн адил пэйж рүү ороод ирэхэд захиалаарай. Тэгээ шоонууд маань бүгдээрээ ирсэн байгаа. За бас зарим төрлүүд маань бас жоохон цөөхөн ирсэн байгаа шүү. Тэгэхээр та нараас яараарай. За бүгдээрэнд амжилт хүсье. Видеогоо хичээлээ гэнэ. Видеогоо дуусгая да. За бүгдээрээ бай. Йоо